За олон хүмүүс Алтай таван богдод очихдоо цагаан голыг бол харсан байх. За бид сүүлийн үед сүүн голч гэж нэрлэдэг байгаа. За угтаа бол цагаан гол гэж нэрлэдэг. За энэ цагаан гол маань Монгол Алтай нурууны мөслөгүүдээс их авдаг. За мөслөг дотор бол чулууны бол хэмэгцүүд агуулгадж байдаг. За ингээд мөс хайлж эдгээр хэмэгцүүд хоорондоо мөргөлдөж үрэлтэнд ордог. За үрэлтэнд орсноос чулууны маш нарийн ширхэгтэй тийм тоосонцрууд бол үүсдэг. За үүнээс гадна хэмэгцүүд доош унахдаа голын ёроолд байх чулуутаа бас мөргөлдөж бас ийм чулууны жижиг тоосон зэрэг маш нарийн тоосонцруудыг бол үүсгдэг. За энэ тоосонцрууд голын ёроолд тунж үлдэлгүйгээр устаа хамт урсж байгаа учраас энэ голыг цагаан өнгөтэй харагдуулж байгаамаа. За үүнийг бол маш энгийн аргаар туршиж үзэж болно. За миний гарт ийм хоёр чулуу байна. За энэ хоёр чулууг би хооронд нь одоо үрнэ. Цагаан өнгөтэй зураас гарч байна. Хоорондоо үрэлтэнд орсноор нэг нэгээ идээд чулууны маш нарийн тийм тоосон зэрэг үүсэж байгааг гэрчилж байгаамаа. За энэ л одоо устаа хамт урсж байгаа учраас тэр голыг цагаан өнгөтэй харагдуулж байгаа. За үүнээс гадна чулуу төрлөөс хамаарат төрөл бүрийн эрдсүүдийг бол агуулсан байдаг. За цагаан голд агуулгадах эрдсүүд намд газар ургах, өвс ургамлыг эрдэс минералаар хангах маш чухал үүргийг гүйцэтгэдэг юм аа. Цагаан голынхаа учрыг ойлгоцгоолоо. За энэ бол байгалийн гайхамшиг, байгалийн бас л нэг захиралдалгаа юм.